Тий, ер нь coin бол тэгэл бас казиноос шиг ер нь бараг л тийм би тэгж ойлгосон. Ер нь бол мөрөдтэй юунд алдах мөнгөөрөө орох хэвээр тэргээл те. Зөндөл анхааруулж ирсэн. Тэгээд гэтээ яг би бас яг буруу юм хийсэн бол өмөрхгүй л те. Ааха. Тийм бас буруу юм хийгээд тэр одоо юу гэдгийг дотоод арилжаа хийсэн мэсэн ч юм уу те. За яг одоо энэ сэдвийг хит те. Тэгээд хоёул ямар эдрэг ярих гэж энэ нэвтрүүлэг хийсэн байж. Тэг яг ер нь аль ч одоо тэр нэг юм зөндөө төслүүд 70 гаруй юу гарсан гэлөө те. Тэгээ бүгдээрээ л бид нар харсан шүү дээ те. Тийм тэгээд тэр үед ер нь нийтээрээ л ойлголтгүй байсан. Бүгдээрээ л шуналдаад л авч ирсэн те. Тийм яг үнэн шүү дээ. Тийм. Тэгээ бүгд энэ юунд оролцсон байхгүй. Тэгээд гэхдээ бас одоо юу гэдгийг буруу зүрх юм хийсэн байвал тэрийг бол одоо яах хэрэгтэй? Шалгах хэрэгтэй гэж бодож байна. Тийм тэгээд тийм хийгээгүй байсан бол тэгэл хийгээгүй бол одоо те нэг айлтгүй байлгүй дээ. Тэгээд би бол одоо буруу юм дээр нэг өмөрөхгүйгүү. Тэгтээ бас одоо ер нь нийтээрээ бид нэр тэр 21 оны те тэр нэг намар яг нийтээрээ бүгд ер нь монголчууд ингээд бүр солирцсон юм шиг байсан шүү дээ. Тий яг үнэ шүү. Тэр бүгд орсон те. Би ч орсон. Одоо ингээл юун дээр coin аваад те гадаад дотоодын coinууд аваад ингээл яажсэн. Зарим нь бол яг найдвартай сайн хөрөнгө оруулалт болсон. Зарим нь бол одоо ингээл унаалтай алдсан. Тэгээд би бол одоо тэрэнд өөрөө л мэдж дур мэдж орсон учраас өөрийнхөө мөнгөөр орсон учраас тэгэл алдсан бол тэгэл миний л хох ер нь бол яг үнэ. Тийм би өөрөө судалгаагаа сайн хийх хэрэгтэй байсан. Тэгээд өөрөө одоо тэр шийдвэрийг гаргах хэрэгтэй байсан. Тэрнээс ч одоо би тэдэн саяг алдчихлаа гэл одоо хэвлэлийн багварл хийгээл ч юм уу те. Одоо намайг хүн хүчээр ахуулсан юм шиг бас тэгж хандж байгаа нь бас жоохон яг үнэ. Жоохон инээдтэй те. Тийм яг үнэ. Бусдад нөгөө хариуцлага ингээд өөрөөсөө ингээд толдуулаад байгаа байхгүй те. Тийм. Шийдвэрээ өөрөө гаргаж байгаа шүү дээ. Бид нар өөрсдөө шийдвэрээ гаргасан. Тийм болохоор одоо яах вэ? Бүгд л одоо маш том сургамж авлаа те. Тийм тэгээд энэ дээр бол одоо тэгээд цаашдаа одоо ингээд энэ бид нар сургамж болол явах байх гэж харж байна. Шинэ нисгтэр 1000 юу лээ 4000 хэдэн зуун жуулчин нэг үлээ 2 өдрийн дотор бууцсан гэчвэ. Мэдээ явуулсан шүү дээ. Би тэрийгээрээ баярлсан шүү дээ. Ашгүй дээ. Тэгээд тэдрийг хүлээж аваад ингээл манай үүдэн ч гэсэн такси гэж байгаа багийн нар хүртэл тэгэл ажилтаа өссөн байлгүй дээ тий. Бэйл ирснийг бараг мэдээчгүй л шүү. Ирсэн багийн нарыг битгий шулал да тий. Монгол гэр 750 мянган төгрөгөөр болцсон ч шиг. Хөөе, Playtime-аар сая манайхан ихт айгуу даварах юм а. Яг эрэлт нийлүүлэлтийнхаа хуулиар явна капитализм. Гэхдээ юм гэдэг чинь бас нэг хүний элемент байгаа шүү дээ. Сая Playtime-аар дуудлагын жолооч сая 200 мянга хүрсэн байна. Миний мэддэг 20 мянган дуудлагын жолооч. Би байгаагүй л дээ Playtime-аар. Яг Европт л явж таарж байсан. Гэхдээ арай дэндүү тий. Тэр чинь 1000 капитализм ч гэсэндээ тийм үстэй хамаагүй. За Монгол гэрийг 750 мянга ойлгож байгаа бол Монгол гэр дотор шавар байх хэрэгтэй үстэй. Ер нь ингээд чиний бодож байгаагаар манай ус юм яа хийзээ өгч хөл. Гоё болно шүү дээ. Болно үстэй. Гоё боллоо байх уу? Нэг утаанаасаа бол нэг 2080 он гэхэд арилчих байх. Тэгээ манус үзэх юм уу тэр чинь? Манус үзэх хамаагүй шүү дээ. Уус гоё болох юм уу гэж асуугаа шүү дээ. Тий. 2058 он гэхэд бол манай уус гоё болчих واخ. Эддэж байх юм тий. Болно шүү дээ. Тэгэл байх л да. Гэхдээ яг хөтэ 2050 он гэхэд гоё болж ивэл би бол тэр дийлийг авна. Яг ингээд бурхан ирээд тий. Гэхдээ тэгхийн тулд яах юм? Өнөөдрөөс маргааснаас хэдүүл бас нэг хандлага өөрчлөлтөх ч юм уу. Иргэжлээс 28 32-оос зөв сонголтоо хийдэг ч юм уу те. Жоох нэг ирүүлжээд нэг юм нийтээрээ сэтгцийн өвчтөй бишээр тийм ээ. Хин нэг ядаж ингээд намайг ингээд ингэлтэй. Намайг шүүмжилж байгаа бол тийм ээ чи улс төрд орох хэрэггүй. Намд орох хэрэггүй. Яагаад гэхээр гээд ингээд шүүмжлэлтэй тий. Тэгэл хар тогоогийн хар увилбар эт үгний төлөгдсөн першки хариулын 5 өгний гусуур Вьетнамын импорт, арван гурал морилг аж хэлдвэр хэлдэг байхгүй. Сарны гадаргуу, мадаргуу энэ төр гэдэг. Тэр ямар хамаа байна энэ чи зүгээр. Чи зүгээр ийм учраас ахын дүү арай болоогүй байна. Төрийн байгууллагт ажиллаж үз, туршлагаж ингээд нам даг, ингэжиж улс төрөөр оролт гэдэг ч юм уу те нэг юм аргументтай байх хэрэгтэй шүү дээ. Тэгэлтэй. Үгүйгээр ингээд бие биенийгаа ингээд тэр хар яасан лалар малар гэдэг ингээд нэг сэдв ярьж муудалцж хагаад шууд тэгжээснэ
Хов хүн рүү шилжээд яваа орчдөг шүү дээ. Аргументууд ер нь ялагдгаараад гэдэг юм шүү дээ. Тэг те. Шууд хов хүн рүү. Тэ. Яагаад биш юм? Тэдний ч юмс хүлээж авна шүү дээ. Өө нэрээ тийм байна. Тэгэл нэг царай цусмус ингээл хүнийг контролдож чадах юм шашин шүтлэг ч юм уу те. Магадгүй бүр зарим гэр бүл рүү яваад орчдөг ч шиг. Тий. Тэгэхээр чи нөгөө үндсэн аргумент маань хүчгүй болоод субъектив болоод ирэхээр бодлоо олчиж байгаа байхгүй. Яг үнэ. Тэгэхээр нийтээрээ зүгээр нэг жоохон эрүүл ухаанаар хин нэгэн шүлэг уншихаар л уянгалчих юм. За шүлэг гоё. Тухайн үед ямар сеттингд гоё юм тийм биз дээ. Тэр нь бас амар чухал юм шиг санагдаад байдгийн зүгээр. Тийм шүү тий. Тий. Альваа зүйлд одоо хэдүүлээ жоохон эрүүлэр ингэж хандахгүй л болвол тий. Цээжэд илтсэн болгон, лайв хийсэн болгон ингээл их оронч болоод ч юм ингээд мэдээлэлд одоо шүүлтүртэй хандах тал дээр ч гэсэн тийм. Тэгмэр санагдаад байна. Манай монголчууд түүхэндээ нэг л удаа баг хүн амынхаа 10%-ийг зүгээр л ингээд нийт эрэгтэй хүмүүсийн баг 15% зүгээр хилмигдэл дээр нас орсон байгаа байхгүй. Зүгээр л би сүүлд нэг ном уншаад нөгөө тариатын өрөөний бослого гэж их ярьдаг штэ нөгөө. Тий. Тэрэн дээр зүгээр пулемоттой, Максим пулемоттой ламнар дээш хэдэн мянган ламнар гүйсэн баг. Зүгээр шүршсэн баг. Тэгээ өглөө нь тэр хавийн одоо тэр хавьд амьдарч ирсэн хүмүүс ирж. Ингээд улаан орхимж ингээд хийсээл бүр ингээд тэр уул тэр чигээр ингээд уулаан болцсон. Тийм амар байсан. Бид нар өнөөдөр тийм имийг төсөлж чадахгүй байхгүй. Яг үнэндээ 1930-аад оны үед тийм аимшигтай юм болж исэн байхгүй. А гэтэл манай залуучууд тэрийг айл хэдийн мартцсан. Бүх юм гоё байсан юм шиг, бүх юм гоё. Бүрээд хүмүүс ярьж байгаа. Хон гаргах эргэтэй өнгө болцсон байсан штэ амраа гэд уйлаад нэг имээ ярьж байгаа байхгүй. Миний дөө их чинь ингээд хилмигдэхсдэг. Тэгээд аав ээж хоёрын хоёулангийн хилмигдүүлээд өнчин болоод хотод ирээд ярьж байгаа нэг имээтэй би яриа суужсэн. Тэгэхэд бол үнэхээр амар. Бүх хөрөнгийг хураацсан. Тэгээ аавын ч алсан, ээжийн ч эмэгтэй хүнийг хүртэл алж ирсэн байхгүй тэр. Тэгээд хотод орж ирсэн байна. Яагаад ээжийг алсан бэ гэхээр нөхрөө өмөрсөн учраас хамт буудулсан байгаа. Тэгээ хотод орж ирээд тэгээд насан туршдаа эсэргүүний хүүхэд гэж золлуулсан байгаа. Тэгээ бид нар энэ түүхийг өнөөдөр мартаж байгаа болвол бид нар тэгэл буцаал тэрлэгөө явж байна л гэсэн. Одоо жишээ энэ бол аим шиг ихгүй яг үндэ. Яг үнэ. Амраа өнөөдөр жишээ нь ингэж штэ. Баян хүн гэхээр шууд үзээ яддаг. Ийм нэгэн болчлоо. Баян хүн харахаар л уурн хүрээл, баян хүн харахаар л энэ mūгийн хөрөнгийн хураа ерөөсөө бүр ингээд нэг иймэрхүү үзэл ингээд Монголд ингээд хөвшөөд тогтоод байгаа цөв юм. Баян хүн хоёр хуваагдаж байгаа. Төрөөр баяжсан юм уу? Төрөөс төрсөн тэр бомтын юм уу? Эсвэл үнэхээр өөрийнхөө одоо хүч чадлаар баяжсан юм уу тий? Одоо жишээлбэл наран тул дээр олон жил хөдөө хөхөрч гадаа ганцсан хүмүүс байна. Яг үнэ. А тэр хүмүүс бол жинхэнэ хөдөлмөрөөр баяжсан хүмүүс байхгүй. Яг үнэ. Тэ? Кристал таунд байр авцсан. Яг үнэ. Олон жил контейнер дээр зогсоод тэ өчнөө янзын өвчтөй. Одоо миний хорийн ах байна. Одоо туул хоёр гэж залуу байна. Одоо хүртэл хар хорин зах дээр байж байна. Тий. Ах амьдрал нь бас ах амьдрал сайхан. Тий, яг. Гэхдээ туул хоёрын өглөө 8 цагаас орой 24 цаг хүртэл махидлаа зүтгэж байгаа юм. А гэтэл төрийн албанд насаараа ажиллаж тэр бомтон болцсон хүмүүс бас байгаа байхгүй. Яг үнэ. А тэгэхээр энэ хоёрын ялгааг ялгах хэрэгтэй. Чи яагаад насаараа наран туул дээр зогсоод чамаас илүү хөдөлмөрлөөд баяжсан үнийг үзье ядаад байгаа. А харин эсвэргээр төрийн албанд амьдралдаа нэг ширхэг хуурхаа зүү зарж үзээгүй мөртлөө баяжсан үнийг харин ёстой жигнэс үзээ ядах хэрэгтэй байхгүй. Тэгвэл тэрийг ер нь бол төргүүгээр баяжж байгаа хүмүүс бол маш сайн. Энэ хүмүүсийг харин үзээ ядахын оронд харин эсрэгээр дэмжих хэрэгтэй. Тэр хүмүүс бол бүр энэ манай Монголын нийгмийн бааtruуд байхгүй юу? Яг үнэ. Тэр бол жинхэнэ Captain America, Captain Mongolianуд байхгүй юу? Яг үнэ.